та бүхэндээ мэндийг дахин хүргэе. Дэлхийн Монголчуудын Эмжил радио 88.3-аас 7-гийн дагаас басан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зугаартай шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 6 сарын 27-ны басан гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа Ами найруулагчаар ундрахна ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Химловын суурилсан гэргний хамгаалдаг Монголиа минь цэвэр тунгалаг цэнгийг хамт Аквафина ус хамтран ажиллаж байна. Бэлзүү ханадтай үчи мэндийг хүргэе. За бүгдэнд нь үчи мэндийг хүргэе. Утгаар нь хов бацхтаа бэлэн л үсттэй. Билээ. За нэвтрүүлгийн эхэнд ямар мэдээлэл бэлтгэсэн тавчхан танилцуулдаг. Амгч ямар мэдээлэл бэлтгэсэн байна? За одоо салах харилцаанд нь асуудал үүссэн байгаа. Одуудын тухай мөн нөгөө генесийн ном бүртгэгдсэн дөрвөн ихрийг танилцуулна. За араас нь болохоор AI-г одоо буруугаар ашиглуул. Яаж актер болт юм бэ гэдэг ер нь бол хүргэжсэн шүү дээ. Тэгвэл одоо юм хуурамч зураг нь жинхнээсээ бараг ялгахдаггүй болоод байгаа юм байна. Тийм учраас хохирогчдын тоо нэмж байгаа. Тэгэхээр сэрэмжлүүлэхүүднээс энийг бас хүргэе гэж бодсон. За тэгээд нөгөө актер алдартай дэлхийн тэргүүн баян хурмаа их гэдээсэн да. Гэтэл эсэргүүцээд буу юм болоод ер нь бол хурим их газар болчиход байгаа юм байна. Италид тийм гэлжсэн баг тийм. За би өнөөдөр та бүхэндээ тариа хийлгээд ичиж үхэх шахсан алдартны тухай танилцуулах нь. За утасны дугаараа өгөөл найраад явчихдаг алдартан байдгийн байна. За мөн мөсөн талбай хатан хаан Ким Ёнагийн нөхөртөөгөө танилцсан суусан түүхээс нь хүргэнэ. За өмнө нь хүргэжсэн гэхдээ нөгөө мэдээллийг нь орчуулчихсан байхгүй. Одоо нөгөө текстээс мэдээнээс гэх юм уу. Тэгсэн чинь нөхөр нь сайн нэвтрүүлэлт оролцоод тэгээд энэ танилцсан түүхээ бас арай өөр байдлаар ярьсан билээ. Тэрийг нь та бүхэнд орчуулж өгч байна гэсэн. Басны хөөхөн түүх яригдах нэ дүүл. За би ихний мэдээлэл нь хүргэч. За хиний харилцаанд асуудал үүсээд салалтын шууган дэлхийн нийтээр дэгдээд байгаа юм бэ гэсэн. Таах уу. За Justin Bieber, Hailey Bieber биш. Тийм хальтарсан. Тэр хоёроос явж л лээ. За Katy Perry, Orlando Bloom. Энэ хоёр мунаас салж нийлэх гэдэг юм. Яг үнэхээр асуудал мэдээ үүсэж болчоод байгаа юм байна л да. За Katy Perry болон жүжигч Orlando Bloom-аараа харилцаанд асуудал үүсээд саллалтын тухай шуум дэлхийн нийтээр тархачаад байгаа юм байна. За хосууд явдал 2019 оноос хойш үргэлж байгаа дундаасаа охинтойгоо. За Katy шин цомгоо гаргасны дараа аялан тоглолтоо одоо явж байгаа тийм аялан тойроод аялан тоглолтыг явж байгаа. Эндээсээ болоод маш их шүүмжлэл аваад байгаа юм билээ. Тэгээд эндээсээ болж стресстэй ажил мэргэжлийн хүндрэл стресс тэдний харилцаанд нөлөөсөн гэж People сэтгүүл бүр мэдгдсэн байна. За Katy одоогоор Австральд аялан тоглолтоо хийж байгаа. Тоглолт 4-р сард одоо Мексикээс ихсэн байгаа л та. Тэгээ 12-р сард болохоор 12 сарын 7-нд дуусах юм байна. Абу Дабид дуусах юм билээ л те. За Page 6 сэтгүүлд өгсөн их сурвалжийн мэдээснээр тэдний харилцаа бүр дууссан гэсэн байна. Бүр таамагч биш, бүр дууссан. Гэхдээ Katy-гийн аялан тоглолт дуусах хүртэл салалт болохгүй буюу яг аялан тоглолтоо дуусангууд нь салсан гэдэг аль биесээр мэдээлэх гэдэг юм да. Гэж харж байна. Ягаад гэхээр одоо стресстэй аялан тоглолт яг ийм үед нь энэ шууганы жоохон тарж байгаа гэж хардаад байгаа юм байна л та. За тэгээд яг энэ түншлэн Сидней хотод хийсэн аялан тоглолтын үеэр I'm Still Raging гэдэг салалтан зориулсан дуугаа дуулж эхлэхийн өмнө Team Tam гэдэг жигмэл намайг энэ бүхнийг тэсэж гаргахад тусалсан гэх мэтчлэн тийм битүү утгатай тайлбар хийгээд байгаа. Тэгэхээр одоо бүр үнэхээр их хямраад буу юм болж байгаа юм байна. За ингэж хийснээс нь хойш үнэхээр салж байгаа юм байна гэдэг цуу яриа бүр дэвргэж ингэж эхэлж байгаа. За харин Orlando Bloom болохоор Tonight Show-нд оролцох үеэр болохоор өөрийн сэтгэл заслын амтан гэж нэрлсэн нохоогоо дагуулж утсан юм байна. Тэнгүүтээ Katy-гийн тухай бүр аач гэж дуудахгүй гинэ. Одоо ихнэр нь шүү дээ. Ихнэрийн талаар ерөөсөө дуртаагүй. Тэгээ өөцгөө өөрхөн талаар ярьсаар байгаа л. Тэгээ сэтгэл заслын одоо тэр нохоогоо дагуулжсэн бас сэтгэлээр унсны дэрийг ярихаар нь хүмүүс хоёр талд хямраад байгаа юм байна. Энэ хоёр салцсан юм байна. Тэгээ ихнэрээ дуусахгүй гэж өөрөө сонин шүү дээ. Ингээд дууссан байгаа маа гэж улам хүмүүс таамаглаж байгаа юм байна. За тэгээд Katy Orlando хоёрын хувьд бол яг одоогор харилцааныхаа талаар аль бие осоор тайлбар өгөөгүй. Их сурвалжуудын мэдээснээр болохоор энэ аялан тоглолт дуусны дараа тэдний харилцааны талаар аль бие осны мэдээлэл гарнаа гэж хэлээд байгаа юм байна. Нэр чинь дундаасаа нэг охинтой үстэй. Охинтой илүү хүүтэй илүү. Охинтой. Тий охинтой тий. Уг нь их доктортой амьдрах гэж байгаа юм болов уу гэж ойлгосон шүү дээ. Katy Perry чи өмнө нэг комедиан байсан баха. Гэр бүл болоод тэгээд салаад гээд хоёрт нөхөр нэгтэй тий. Тэгээ одоо харин яагаад салж малж байгаа гэдгийг улиг нарийн сайхан тайлбарлаагүй л дээ. Тэгэхээр одоо чухам энэ 12 сарын одоо энэ оны 12 сарын 7 хүртэл бол чимээгүй байх нь байна. Яг салцсан барьсан гэдгийг бол мэдээлэхгүй. Тэгээд энэ аялан тоглолтод дуусны дараа аль бие осны мэдээлэл гарах бах. Тэгээд одоо хүүхдийн асар хамгаалах хэрэгээс ахуулалт гэж шүүхтэлцэх бах та. Яг салж байгаа бол гэхдээ тэр нөгөө хүмүүсийн таамагч бас нэг талдаа зөвлөлөд байгаа зү. Хэрвээ харилцаа хийвэн байсан бол ихнэрээ дурдахгүй ингэж яах вэ?
Ямар нэг ярьслах үе. Яг хувийн амьдралаа их нууцладаг хүмүүс бол дурдахгүйж болох л та. Тэгээ энэ хоёр явж дэлхийн нийтээр мэдж байгаа. Тэгээ эхнэр нь аялын тоглолт дээр явж байгаа. Одоо юу гэдгийг эхнэртэй нэг зориулаа үг гэлдэг ч юм уу тийм байгаа юм ба. Нэг бол сэтгэлээр дэмжиж гэдэг ч юм уу тий. Аялын тоглолт нь өөрөө маш их шүүмж дагуулж байгаа учраас тийм байгаа шүү юм байгаа шүү гэж юм хэлэх юм болов уу гэж харж исэн боловч их тийм намж юм байла л та. Надаа энэ Орландо Блумын яриагуугаас илүүтэй Кэти Перри тэр салтынхаа дууны өмнө ярьсан гэдэг нь л айгүйх тийм нэрээ салцсан болов уу гэстэй төрүүлэх хэрэг юм шиг санагдаж. Харин тий. Би одоо энэ жигнгийн ачаар л энийг одоо гарлаа. Тэр бол бүр яг мессеж гэдэг шиг сонсогдож шин. Тийм баттай болоогүй мэн тий. Болоогүй байгаа. Гэтэ ойрын их сурвалж гэдэг харна бас л нөгөө хүрээлэн яваад байна шүү дээ. Иргэн тойрон ханаас нөхдөс. Энэ хоёр аялын тоглолт дуустал бол энэ мэдээлэлээ хүргэхгүй. Гэхдээ аль бие усаар харилцаа нь бол дуусцсан тустай байгаа гэдэг лээ. За баярлалаа. Уг нь тэгээд сайхан хос гэж ойлгож байсан шүү. Харин одоо хоёулаа бас салж нийлээл хүн. Нэрийн битгээл ирүүдлохоо салдаг хорвоо доо. Тэг юу энэ хоёрын амьдралаар 1 минут хажууд нь лавараа зогсож байсан биш. Юу ч болсон юм битгүй тийм. Тэгээ нэг сүүлд нь нэг одоо бол зүгээр таамаглал байна л да. Сүүлд нь нэг тайлбараа хийх байлгүй. Тэгвэл нэг бол зүгээр салцаа гэдээ хайчих юм бол магадгүй. Нэг олон юм арихгүйгээр тий. Битүүр салсан гэдээ өчөж болох юм. За хамтраагч танилцуулаад өргөжлөө тий. Нэвтрүүлгийн хамтраалагчаар email оюун зурагс иргэний хамгаалдаг e-Mongolia. За зөрчилтөө захим хуудас мэдээллийн хүсэлт байгаа. e-Mongolia Active УТУГ-ийн захим сэлжилтийн дэмжих цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны ачааллыг бууруулж иргэдэд хялбар түргэн шуурхай үйлчлэг үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөвчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар харилцааны холбооны зохицуулах хороотой хамтран зөрчилтөө веб хуудас хаах хүсэлтийг захимжуулсан байгаа юм байна. За энэ маань ерөөдөө юу гэхээр сошиалтай мөрөдө тоглоом, захим, залилан, худал, мэдээлэл тараах, терроризм, садар самаас урьдчилах, хуурамч фейсбુક хаяг гэх мэтчлэн тий. Хүсэлт гаргахын тулд эдрийг одоо хаалгах бол боломжтой бид бүрэн боломжтой болгож байгаа гэсэн үг. Тэгээд хүсэлт гаргахдаа e-Mongolia систем бүртгэлтэй өөрийн хаягаараа нэвтрээд зөрчилтэй веб хуудас хаалгах хүсэлт гэсэн үйлчлэгийг сонгоод холбогдох линк, нотлох, баримт, тайлбарыг нь хавсраад илгээхтэл юусан болох юм бэл. Тэгээд энэ үйлчлэг нь иргэдийн оролцоотойгоор зөрчилтэй контентоос урьдчилан сэргийлэх, захим орчны аюулгүй байдлыг сайжруулах зорилготой гэж байгаа шүү. Тэгэхээр нэрэл бид нар сошиал бас яг аятайхан байх айгу хэцүү байдаг шүү дээ. Дандаа ингээл одоо жишээл бид нар руу ямар ч зураг хүрэг байхгүй хүмүүс ингээд сэтгэлдэлчээд те сөрөг сэтгэлдэлч халддаг ч гэдэм хувь хүний талаар сөрөг сэтгэлдлүүдийг бичдэг шүү дээ. Гэтэл яг үндсэн хаягаас бичиж байгаа хүн маш цөөхөн. Тийм шүү дээ. Энийг бид хаалгаж болдог болчихжээ. Тэгэхээр одоо жоохон үг хэлээ бодолтой л байхгүй бол тийм ээ. За энд нь юу багтах юм гэхээр мөрөдө тоглоом, захим заллан, худал мэдээлэл тараах, терроризм, садар самууныг сурталчлах, хуурамч фейсбુક хаяг. Бүгдийг ингээд хаачна гэхээр их зүгээр санагдаж байна. Тийм. Тэгэхээр яг л нөгөө гол сэдвүүд шүү дээ. За интернеттэй орчинд 24/7 үйлчлэн за тэгээд нүүр царай тань нь аппликейшн скан авчиргадлан компьютерт хялбараар нэвтэрч болох нь үндэсний чат ашиглан чатлж болох нь бичиграмдуудаа нэг дороос гарчих нь за ажлаа бүтээхэд тань туслах багц үйлчлэгнүүд байгаа. Дуу хоолой ашиглан үйлчлэгээ хаях боломжтой юм байна. За мөн яаралтай түргэн тусламжийн дуудлага хийх боломжтой юм байна. Шөнийн горон буюу dark mode хэрэгжүүлэх боломжтой байна. За хаяг байршил Сүхбаатар зүрх 8 дугаар хороо мэдээлэл технологийн үндэсний парк дөрөнд хорд байрлаж байгаа холбогдох утасны дугаар 1111 гэж залгаад 2 гэсэн навчлуудаар дарж холбогдох нэ. Сошиалыг нь e-Mongolia гэдэг хараад байна. Баярлалаа хамт ажилласан Химэл оюун зурагс иргэний хамгаалдаг e-Mongolia байлаа. Баярлалаа. За тариа хийлгээд ичиж өгөх шахс нэг алдартай байгаа гинэ. Одоо нэг тариа будаа хийлгэж чинь одоо ичээд авах юм юу авах вэ уг нь те. За GOT7 хамтлагийн гишүүн Бэм Парист ажиллаар очиод нэлээд ядарсан юм байна. Тэгээд цагийн зөрүүнээсээ гарч чад амжаагүй байхад дараагийнх нь одоо нөгөө оролцох ёстой үйл ажиллагаанд болоод шил нөгөө усан фестивал гээл нэг ус масаар цацаал бөө юм болдог шүү дээ. Тэрэнд хүртэл очиод тэгээ ханаад хүрээд би энэ жоохон эвгүүцэд хэлсэн гинэ. Тэгэхээр за ер нь одоо ер нь нэмлэг орч нэг тариа будаа хийлгээд гэж бодоод тариа хийлгэх гээд очиод үзүүлсэн. За тэгээ дарааных нь сувлагч ийшээ ороо одоо энэ тарианы өрөө гэл тэгээ өрөө рүү орсон чинь сувлагч ийсэн маа. За та өгцгөө гаргаарай гэдэг. За ойлголоо. Тэгээд өмдөө шуталсан л дээ. Тэгээ өмдөө одоо шутал дуусчаал яг дууссан чинь одоо нэг тариагаа ингээд шахаал дуусан нөгөө сувлагч нь яг ийм тохио өгсөн нэг гараа ингээд наатан юу гэсэн үг юм? Энэ хамтлагийн пен гэсэн утгатай юм байна. Тий, тэгэнгүүт манай хүн бүр ингээд айгүй сонирн болоо те. Саяхан өгцөрөө тариа хийж исэн хүн пен нагаад тэгээ тариагаа хийж дуусныхан дараа өөрлөм нарсан ингэж инээсэн гэж байгаа байхгүй. Яла наач айгүй эвгүй юм байна. Тэгээ өвсгөө харуулсан. Тэгээ дуучин залуу өмдөө татанга you know what's up гэж зүгээр өвдөж айтаахан байлаа. Их давгүй сайхан гардаг хүүхэн байна гэдэг шиг. Тэгээ дотор үнэхээр хэцэг нэ. Гэхдээ Аз болж өмдөө айхтар доош шутлаагүй байсан. Тарих хэсгээл гаргацсан. Тэгээ инээдтэй дуучин залуугийн би тариад одоо нөгөө тариад тарж өгсөн пэн ингээ хараад эцэндээ болоод ч шууд идэрсэн гэж байгаа байхгүй.
Уг нь би энэ өвдөө тий банцсандаа бол бараг шууд би ингээ идэрцээ. Уг нь миний би айгүй хэцүү байсан. Тэгэл би очиод ингээ тараагаа тариулаад пен өөдөөс гар хургаагоо зузуулаад тэрийг хараад шууд шоконд ороод би ингээ идэрцэн штэ гэж. Радиод ярьслаа өгж байсан юм байна. Тэгээ энийг сансан чинь надаа их ч нөгөө хумс педикюр л маникюр. Тий, педикюр хөлнийх үү? Хийлэгдэг байхгүй түүрк явах гээд гэсэн чинь тэрийг чинь ингээл хөл мөл ингээл барьж ийсэн аа. Үчи амар цагийн чанцаа өвч гэснээс хойш би хөлөө авмарсан. За баярлаа гэдэг гараа. Яах юм бэ чи би өөрөө гэртээ бутчих юм байна санагдаад. Би өөрөө очролчих гэдэг шиг үү. Дээрээс нас дээр миний нөгөө стрессцнээс болоод миний үс амар унаад заяа өгч. Би тэгээ айгүй хэцүү стресстэд ингээ бүр сэтгэл санаагаар унаад чи өнгөрсөн жилийн 100 байлуу намар байлуу. Тэгэл очиол нэг юм газар үзүүлсэн байхгүй. Тэгсэн чил минийх орой дээрээс айгүй унцсан байна ингээл би ямар хэцүү бо одоо яана маана тэгсэн чи би чамайг сонсдсон штэ чанцаа. Тэнгүүтээ би дараа нь одоо ус унаад байгаа гэд нэг сонсогч хүчтэйгээ уулзаад нөгөөдгөнтөө хөлөө барьчих жоохгүй. Тэгээд дэрнээс хойш гэдэг. Юу юм байсан доо гэж. Сүүл тоол идэх гэсэн чи Хоолны паян гэд ер нь юм хом бол байна надаа. Гэтэ тэр жоохон эвгүй байд юм аа. Нөгөө яг гадуур ингээд явчих чинь будаг сайхан сэгсийгээл яг өөрөөрөө л явж байгаа шүү дээ. Тэгээд аами юугингүүд надад бишкэх хэцүү, мөнгө хэцүү, тэгээ нэг самбирцэн дэлбэрцэн явж идэг. Өөрөөрөө баймаар байдаг. Шууд болохоо ойлж гэж юм чи. Гоё харагдах гад. Гоё гарахгүй шүү харагдахгүй шүү. Тийм аа. Гэт босч басан. Яаж хийчигээд гоё харагдахгүй шүү. Угсаа самбирцэл явж байгаа юм чинь. Тиймэрхүү хэд болсон шүү. Тэр санаанд орчлоо сая энэ. Нэрэл чихэл бах л да. Хэрвээ манай сонсогч миний өгцөн тариа тариул босч байгаа юм. Надад тэр Петр сөөл дээр очиж дурангийн шинжилгээ өгсөн шүү дээ. Тэр л амар байсан. Тийм. Таны мэддэг гэж юм. Гэсэн чинь эмнэлэг дээр ирэхэд ч харсаа крашлдаг шүү гэдэг тэнгууд миний бүзүр. Тэнгууд бөхсөн онгорхоо өмдөмсөн. Бүгс цаашаа марва. Бид нар бүгдээ орсон шүү дээ. Тэгээд игсэн чинь тэнд орон комент өгчээд байгаа байхгүй. Өстө крашиг манай эмнэлэг дээр ирсэн харсан марсан гэсэн чинь тэгээд за би бүгсийг харсан гэж. Бараг л дээ хэнэн байсан юм бол азар эмгтэн байсан. За болж байна. Сөвлөгч л байсан юм шиг. Аюу эрсдэлтэй ажилласан. Гэсэн чинь би тэнд ухаангаа олцсон те шүүсмсөө гожулсан. Амар ч бүр амар унтсан шүү дээ. Шүүсэн гойцсон юу вэ гэж мө босч бараг дахиж жоох унтчих яваа юм байна. Аюу л эмгтэн. Сэр чаяагүй ийгүү юм бэ. Тийм тэнгүү энийг ярьж болох болов уу? Ярьж уу. Яс. Тэгсэн чинь таан болсон чинь нөгөө ингээд салбидаг ингээд бүгсэнд нь навчдаг. Тэгсэн чинь аам их чиг тэрэнд нь наалтсан. Юу наалтахгүй яа гэдэг. Тэгээ чиг наашаа за. Тэг ячаад унтуулахтай ах чинь босхгүй заа. Их ч бүр зөрүүдлээ. Бос гээд байгаа юм чи. Тэгээ үгүй шүү дээ. Тэрнээс өмнө та хевт гэсэн чинь босгоцсон байхгүй тий. Дараа нь таныг босгосон чинь дараа нь мөгсөн. Тэгээ би тэрийг авах гэхгүй тийм ч гойваад би авч чаддаг. За тэгэж ярих бол би чамаг очиж авсан шүү бүр. Би бол бүр алхаж чадаагүй. Тэр ч бол намайг яриа баясаад байхгүй. Ирээд даваараа гэдэг би бүр очиж аваа. Тэг та нам хаяа явцсан шүү дээ арайч дээ тэр. Би ингээд унтуулахтаа босоод ирсэн ямар ч танихгүй хүмүүс хамт орсон бүх хүмүүс би ядаж та хэдийн бүксийг харсан бол зөрчихгүй заяа. Шал өөр хүний бүкс хараад амар зүйдэг чи. Тэгээ би сандраг хараад гоор би бүр уцааж барьж чадахгүй тэгээ би арай гэж бухаамигээ тэмдэглэсэн шүү дээ залгаад. Анна намайг ирж аваач. Йоо болоогоо дийгүүл дэлгэндөө нэрэ зөндөө л юм байна. Тийм болсон. Хоёлаа зэрэг яанад ордог бол алахгүй ийм түүхүүд ярихгүй. Хүү шүү дээ. Даач нэг ийм төрлийн нэвтрүүл хоёуланд байхгүй юм л. Байхгүй тий. Тэгвэл ярих юм бол зөндөө их. За өргөжлүүлэн дараагийнхаа мэдээлэл өргөе. Дараагийнх мэдээлэл нь хөөхөн Генесийн намд бүртгэгдсэн дөрвөн эхрийг танилцуулах жаа. Тэгээ энийг яагаад онцлоод байгаа юм бэ гэсэн хугацаанаасаа эрт төрсэн дөрвөн эхэр ахгүй. Төрөх ёстой хугацаанаасаа эрт мэндэлсэн дөрвөн эхэр хүүхдийг Генесийн намд бүртгэж авсан байгаа. За тэгээд дөрвөн эхэр няран амьд үлдэх магадлал нь ердөө 10% байсан. 100-аас 10% байсан. Гэтэ тэд нар одоо 9 минут өсөж торноод 1 нас хүрсэн баг. Айгу хөөхөө 2 охин 2 хүү. Бас их ховрын тохиолдол. Лени, Кайли, Ленон, Coin гэдэг ийм ихрүүд байгаа. За эдгээр болохоор дэлхийн хамгийн эрт төрсөн 9 минут торнож байгаа дөрвөн ихэр няра болсон байна. За Бека болон Брайант нарын дөрвөн хүүхэд нь 2024 оны 5 дугаар сард Алабамагийн их сургуулийн эмнэлэгт жирэмсний 23-7 хоногтой буюу одоо энэ болохоор 5 сартаа л гэсэн үг. 5 оны 3 сартаа байх үедээ ер нь л амьдрын гэдэг бас ховрын тохиолдол. Тэгээд дээрэс нь нэг хүүхэд амьдрах чадвар нь хэцүү байхад чинь дөрвөн ихэр гэдэг чинь ойлгомжтой болчихж байгаа. Дэлсэн дээ 5 сар таахтай юм төрсөн гэсэн. За хүний жирэмсний хугацаа дунджаар 39-өөс 47 хоног үргэлжилдэг. Тэгтээ ийм гэрт төрсэн нэраа хүүхдүүдийн хувьд бол бүгд амьд үлдэх магадлал нь ердөө л 10% байдаг. Гэтэл энэ дөрөв маань одоо ингээ нэг ой үргэлж. Ямар хөөр хин те эцэг хит нь бол үнэхээр хэцүү байсан баха. Тийм шүү дээ. Яана миний өөр хүүхдгээл мэдээж
Тэгээ ялангуяа энэ дөрөв ихээр тэгээ хэлээд байгаа юм байхгүй. Энийг ээж за нэг хүүхд төрүүлэхэд бас учиртай шүү дээ. Дөрвийн дөрөв ихээр ч бас л актер байсан маа л та. За тэгээд одоо юу дуудیں۔ Гэхээр бид эднийг эд шидийн хүүхдүүд гэж дууддаг. Гэд ээж нь болохоор 30 настай юм бэлээ. Бека ярьсан байгаа. За хамгийн бага жинтэй Лени байсан. Лени болохоор ердөө 500 талхан грамм төрсөн. Маш бага төрсөн. За хамгийн их жинтэй нь болохоор Ленон байсан буюу за тэгээ ихтэй шалахгүй дээ 660 грамм л байсан юм билээ. Гэтэ яг бусдыгоо л арай том байсан. За ингээд ээжээсээ төрөнгүүт эрчим дэмжлэхний тасагт 6 сар гаруй хугацаанд эмчлүүлсэн байдаг. Хамгийн эрт төрөөд амьд үлдсэн хүүхдийн дэлхийн дээд амжилтыг одоогоор Curtis Mins гэж хүүхд эзэмшдэг юм байна. За энэ хүүхд болохоор 2020 онд жирэмсний 21 хоногтой буюу 4 сар 4.9 сартай байхдаа мэндэлсэн юм билээ. Энэ нийтээс бол арай эрт гэсэн. За тэгээд тэр ч хүмүүс яг энэ имлэгт бүгд ирээд үрсэн. Тэгэхээр нэг дацтай ч гэх юм. Харин энэ Брайантийн хүүхдүүд хамгийн эрт үрсэн 4 ихэр гэсэн ангиллаар дээд амжилтыг эзэмшиж байгаа юм. За тэдэн шиг энэ 4 ихэр байгалийн жамаараа тогтдох нь маш ховор тохиолдол гинэ. Ерөнхийдөө яг өөр гэсэн үг шүү дээ. Нэг бол эс хуваагаад ч юм уу хүчээр одоо төрүүлдэг бол яг байгалийн жамаараа бий болсон 4 хүүхдэл юм байна л да. За тэгээд ер нь бол 700 мянган жирэмслэл тутамны нэг тохиолдол таардаг гинэ. Тэгэхээр маш ховор гэсэн. Тэгээ Брайантийн их барихын эмч Сануси тайлбарсан маа. Эхрүүдийг төрөх үед өрөөнд 30 эмч сувлагч ажиллаж байсан. Маш хүндрэлтэй байсан учраас. За тэгээ нэрэ хүүхдүүдийг алтан 7 хоног хөтөлбөрт хамруулсан байгаа. Энэ нь болохоор эрт төрсөн хүүхдүүдийг амьд үлэх боломжийг нэмэгдүүлдэг зорилготой юм тусгай хөтөлбөрт хамруулсан юм байна. За доктор Тревисийн хэлснээр болохоор амьд үлдэхэд хамгийн эрсдэлтэй үе нь эхний 7 хоног байдаг гэж хэлсэн маа. За тэгтээ 4 ихэр дээрээ 3 ах ихчтэй. Бас нийтдээ одоо ингээд 8 ах ихчтэй гэдэг. 3 ах нэг ихчтэй буюу одоо ингээд 8 л аахгүй. Нэг айлын 8 хүүхдүүд болчихоо. Ямар болов энэ тий? Өстөгөө өнөрдгөн гэр яг гоо. За тэгээд Becky Bryant болохоор өөрөө зүрхний эрчим дэмжлэгийн дасгийн сувлагч юм байна. Ээж нь тэгээ хүүхдүүдийн нөхцөл байдал сайн ойлголттой байсан. За түүний нөхөр 40 настай бол нөхөр нь болохоор цагтаа юм бэл. Нэг нь эмнэлэгт ажилладаг, нэг нь цагтаад ажилладаг. За ингээд ийм өнөр утга айл болж байгаа гэсэн. За хүмүүс бидэнд хэрвээ айл нэг гэр бүл 4 ихэртэй байх ёстой бол та хоёр л чадна гэж хэлдэг байсан гинэ анханасаа гэж ярьжсэн. Тэгээд бид хоёр хоёулаа маш тайван юмыг хиддэг зүр болгоо сенсацлаа сүйт болдог хоёр хүн нэ. Зүгээр л хийх ёстой зүйлсээ хийдэг. Ажлын онцлогоос болоод бидэнд сандрагч завгаардаг. Нэг нь сувлагч, нэг нь цагдаа гэдэг учраас завгүй амьдардаг. Амьдралд аливаа асуудал зүгээр хурдан хариу арга хэмжээ авч урагшлах хэрэгтэй гэж боддгоо гэж хэлсэн байлээ. За тэгээд том хүүхдүүд нь одоо ах эгч нар нь дүүнраа харахад тусалдаг. Өдөрт дунджаар бодоход 40 жиг сольж хувцсыг нь өдөрт 2 удаа угаат гинэ. Тэгэхгүй бол барахгүй дүүр ихэрч харахгүй л тээ. За тэгээд сонирхолтой өмнөх дээд амжилтыг 1997 онд төрсэн Тибрийн 4 ихэр эзэмшдэг юм байна. Тэгэхээр бас ийм амжилт байдгаа л гэсэн үг. За энэ 4 байна одоо ингээд нэг хүрчихсэн. Ундаг бойж чинь да. За ашгүйдээ тий. Ер нь ингээд ийм олон хүүхд одоо ихрүү төрүүлэгч нь тэр тухайн ээжд бол маш эрсдэлтэй байт юм шиг танаас нь. Ээжд ч эрсдэлтэй, хүүхдүүдэд ч эрсдэлтэй. За, өргөжлөлтөнд дараагийн мэдээлэл хүргэхээс өмнө хоёулаа нэвтрүүлгийн дэмжээ ажлагчаа танилцуулъя. За, тэгээ. Нэвтрүүлгийн дэмжээ ажлагчаар Дээдс брендийн дээл. За, Дээдс брендийн наадмын тэрлэг цамц 58,000 төгрөгнөөс 128,000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа юм байна. Дээдс брендийн нэрийг болохоор Ихэс Дээдсийн Дээдс гэж хүмүүс одоод байдаг. Үнэн эрэхтэй Good Dээдс буюу сайн үсийг илэрхийлдэг юм утгатай юм байна. Дээдс брэнд нь өндөр ашгаас илүү үнцэн бүтээгийг хэрэглэн илүү олон хүн баяр ёслол болон өдөр тутамдаа үндэснийхээ хувьцаар гоёосоо боломжийн үнээр сонголтын хэмнэлт бий болгоосоо гэдэг үднээс бүтээгдэхүүний үнэ тогтоодог байна. За нэг загвараас цөөн гаргадаг мөртлөө өнгө загварын хувьд бол сонголт их харивантай. Тэгэхээр та худалдаж авахыг хүсвэл StorePay, Lendeman, Pocket ашиглан 4-6 хувиар төлөх боломжтой. Авах боломжтой байлаа. Хаягийн хувьд 2 хаягтай. За салбар 1 нь замын цагдаагийн эсрэг талдаа Соёолж молын 5 давхарт 523 тоод холбогдох утасны дугаар 8889 1074 гэсэн дугаарлал холбогдорой. Салбар 2 нь эхний лагсын баруун талд бэлэг их дэлгүүрийн 3 тавд байрлаж байна. Холбогдох утасны дугаар 9442 5854 гэсэн дугаарлал холбогдорой. Баярлалаа. Нэвтрүүлгийн дэмжээ ажлагчаар Дээдс брендийн дээлэлээ. Бид 3 өдөр өмсөж танилцуулсан тийм ээ. Баярлалаа. За дараагийн мэдээлэл хүргэе. Утасны дугаараа өгөөл найраад явчихдаг нэг юм алдартны тухай танилцуулъя. За бидэнд өв залгамжлагчид цахирмаа цэцэг дэлгэрэх цагаар зэрэг бүтээлүүдээр танигдсан жүжигчин Канганер нэг салбарын хүнтэй уулзгаас илүүтэй өөр салбарын хүнтэй одоо үерхийг илүүд үздэг гэсэн байна. Тэгэхээр яг нэг алдартан хүнтэй үерхэх бол сонирхол байхгүй юм шиг үлээ. Тэгээ үерхчихсэн тохиолдол нь дандаа ийм алдартан бус энгийн хүнтэй л үерхчихсэн. За энгийн хүж байх те алдартан бус хүнтэй л үерхчихсэн. За мөн одоо хүртэл сохор болцоогоор танилцж байгаагүй танилцахаас илүүтэйгээр урсгалаараа явж байгаад ингээд
үерхдэг гэх юм уу. За. Солонгосчууд сүгэтийн буюу сохор болцоо бол маш түгээмэл шүү дээ. Тэгээд их сургуульд орохоор бас нөгөө тэнхэн тихмээрээ нэтрийг Манад байт юм болов. Манай Монголд гэхдээ нэр бай. Сохор болцоо гэж сонсч ирсэн үү? Одоо тэгтээ байдаг болсон байлээ. Тийм Би үү? харсан чинь тэр хаана үлээ яг сохор болзооны паб байд юм билээ. Насны англиар нь сүүлд болохоор тэр MBTI гэдэг байдаг шүү дээ. Зан хаашаар нь тэргээр нь ялгаад бас ингээд болзоо явуулдаг тийм Instagram хуудсыг бас харж байсан юм байна. Сонирхолтой юм тий. Тэгэхээр манай ч гэсэн тиймэрхүү ерөн соёл үүсэж байгаа гэх юм уу? Солонгост бол энэ чинь бүр нэлээ дээр үеэсээ тий. Нөгөө яг хатан ээжин зургийг харуулаад чи энтэй уулзахгүй юу гэдэг бөө юм болоо тий. Тэгээ сохор болзоогоо танилцаа сууц өмсөнд байдаг. Тий, одоо шилбэл надад анх солонгос хэл зааж ирсэн манай их сургуулийн багш сохор болзоогоор төгтөө танилцчихсан шүү дээ. За тэгэхээр нэг иймэрхүү бол их түгээмлэдэг. Харин жүжигчин залууг цохор болзооноос илүүтэйгээр тэгээд одоо юу гэдгийг амьдралынхаа хавцтай нэг одоо урсгалаар явж байгаа үерхийг илүүд үздэг юм байна. За тэгсэн нэг удаа шууд тухайн үед чинь 20 настай л байсан юм байна. Метронд суужсэн гинэ. Тэгсэн яг нөгөө эсрэг талд нь үнэхээр тийм хөөрхөн эмэгтэй суужсэн. Тэгэл өөрийн мэдлэг тэр бүсгүүр ингээ харчаад байсан юм байна. Тэгээд жүжигчин залууг тэр бүсгүй ингээ харахад бол ингээ тэр бүсгүй найзтайгаа уцаар яриад ингээ байжсэн юм байна л да. Тэр хүндгийн мэдэрдэг дээ тэр эмэгтэйг харсан чинь цаанаасаа л нэг аавра, царайны хувирал бүх зүйл нэг ийм гинэн хонгор, цагаан, цайлган тийм эмэгтэй юм байна да гэсэн юм сэтгэл төрүүлээд за ингээд тэр бүсгүйтэй танилцахаар шийдсэн маа. Тэгээд нэг цаас гаргаж аваад битсэн гинэ. Сайн байна уу? Би юм хачин хүн бол биш шүү. Зүгээр л урд чинь сууж явсан. Ингээл нэг залуу байна. Хэрвээ боломж болдвол дараа өөртөө чи хамт кофе уумаар байна гэсэн цагтл бичээд доор нь өөрх утсын дугаарыг бичээд ингээд тэр бүсгүүд өгсөн. Гэхдээ өгөхдөө бас нэлээ боломжтой өгсөн гинэ. Тэгвэл солонгос гэдэг чинь одоо би жишээл метрон сууж ах шиг нэг юм нам гоочлох тий. Гүү яачдаг. Мөнгө төгрөг гуйж байгаа тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээ тэр хүмүүс орж ирэнгүүтээ ингээд дөрүүл чинь цаасан дээр бичсэн. Тэгэл та утсан оролдож байгаа чинь тэрийг чи ингээд тавьчихна өвөр дээр чинь. Тэгээ би ингээд утсан орлож ирсэн миний өвөр дээр нэг хүн ингээд цаастай харсан чинь бүгднгийнх нь өвөр дээр байгаа байхгүй. Тэгээ ингээд солонгосчуудыг харсан чинь нэг нь ч юусоо тэр хүний мөнгө уншихгүй зүгээр ингээд утсан орлоо суугаадсан. Тэгээ би гайхаад би тэгээ уншсан чинь би тэд он төрсөн ингээд ийм өвчнөй байгаамаа. Тийм туслаач гэсэн тийм өгцөн. Тэгэл яхав тэрийгэ буцааж хурааж авахдаа мөнгө авдаг. Тэгээ тэндээс хүмүүслээ мөнгө өгөө тэр цаасаа хураагаал тэгэл дараагийн хэсэг рүү ороод ингээд авчт юм байла. Тэгээ ийм хүн гэж бодож магадгүй гэж бодсон юм шиг. Тэгээд аль болох болгоомжтой тэр бүсгүүд цагтлаа өгсөн. За тэгээд удалгүй метронд таарсан бүсгүүдтэйгээ үргэлжчихсэн гинэ. Тэгэхээр ер нь их тийм сэтгэлээ илэрхийлэх зоригтой. Тэгээ өөрөг нь хэлж байгаа ч гэсэн хэрвээ надад хэнийг таалагдах юм бол би сэтгэлээ ер нь шууд л ингээд илэрхийлдэг. Тэгээ нэгэн нэвтрүүлэлд оролцох үеэр бас ингэж асуужсэн байна. Энэ жүжигчин залуугаас хамгийн сүүл хизээ үнсэлдсэн бэ гэж асуусан гинэ. Тэр нь солонгос алдарнуудаас ийм асуулт асуусан бол хэр баргийн хүн хариулдаг байхгүй. Үгүй ээ эн чинь манай entertainment гэл. Шууд нэг боо юм болно гэсэн. Жүжигчин залуу 5 сарын өмнө үнсэлсэн гэдгээ бол хэлсэн байлээ. Тэгээ бүр нарийн асуусан байхгүй нөгөө. Яасан чи хаана үнсэлцэн гэхээр за одоо дэмий байна. Одоо бид давраад орой. Тэгээ хэлээгүү. Гэхдээ жишгэн залуу үерхлээ олны өмнө юм дэлгэх нэг тийм сонирхолтой хүн биш. Тэгээд нэр холбогдчихсэн хүмүүс байдаг. Гэхдээ тэр нь бол яг үерхэл биш зүгээр нэм цуган яриануд байсан юм билээ. Тэгээд ямар хүн таалагддаг гэхээр байнга суралцж яадаг тийм бүсгүүд таалагддаг гэсэн. Тэгээд X нь орчуулагч гэж хэлсэн шүү дээ. Орчуулагч мэрэгжүүлээд яваад ирээдүй байна. Тийм бүсгүүтэй өргөжсэн тухайгаа ярьсан байлээ. Гэтэ хөөхөлийн те өөрөө бас таалагдсан үнэ гэж найрах зөрөгтэй юм гэдэг чинь. Би лав метронд одоо бодъё л да автобусанд суусан чинь нэх гой залуу байгаад тань нэг тиймэрхүү юу төрж исэн үү? Санагдчихсэн хүн амтан байсан уу? Автобусанд. Тийм үү. Би надад нэг л удаа байсан заяа. Яг нэг удаа. Тэр нь тэр ахлах сургуульд байсан баха. Ахлах сургууль тэр 25-ын тэнд явж исэн чинь яг миний сонирхлын нэг. Тэр үчүүд бандл юм да. Орж ирээд тэгээ цаашаа явбал би бүр үнэхээр яг дугаарыг авмаар айгу санагдсан. Тэгтээ тэгээд аваагүй шүү дээ. Яаж хэлхий очоод дээд. Хой хинэ дугаараа. Минийтгэхгүй өстө тэгж би ер нь гадуур явахдаа нэг хүн сая хардаггүй учраас анзаардаггүй шүү лээ. Шилээ зүүж огт явдаггүй. Осолдохгүй би хүн байна гэж. Ер нь хүн хармааргүй дээ шүү дээ. Юу ч хардаггүй шүү дээ би чи. Тэгээ шилгүй байдаг болохоор ерөнхийд хүн гэж харна гэхээс хэцүү. Гэтэ хөөхөн огтойдаг бол харах туфтаа. Ингээд автос мотоос зууж нэг хөөхөн цэвэрхэн тийм эргээд хармаар ч юм ямар хөөхөн юм бэ гэж уулгалмаар огтой зөндөө байдаг шүү дээ. Ер нь манай Монголын охид залуучууд чинь царайлаг ер нь өндөр би хар сайтай шүү дээ. Гэтэ би ингээд хүний юу өмсөж үүснэг юус ингээд ажилт чаддгүй харж олж харж чаддгүй шүү дээ. Тэрэн тал дээр бас нэг жоохон сул талтай юм шиг байна. Тэгээ яаж тэр нэг 10 жилдээ тэр бандыг харсан юм мэдгүй.
Тэрнээс хойш одоо юмныг харагдаагүй шүү дээ. Одоо ч харагдахгүй. Одоо бүр уламж хараа муудаж насч явсан байна ерөөсөө. Юу ч харагдгаа байсан бэ? Одоо юу ч харахаа болсоо гэж бүр амар. Чи тэр амар болж тий гад гудамжаар явж юу ч харахгүй би нэгээд орно. Тийш нүдэж л авчвал хэцүү шүү дээ. Харин өстой юу ч харахгүй нэрэ. Харахад л осолтгүй хүн бэ л гэж харна. За үргэлжлүүлэн дараагийнхын мэдээллийг сэрэмжлүүлэх үүднээс бас хүргэе тийм ээ. За ялангуяа манай монголчууд ямар нэгэн мэдээлэл, суу ярианд ямар ч шүүлтүүргүүгээр хандаж нэгнийгээ бүлээд чаддаг хүмүүс билээ. Бүр төгсч чаддаг. За тэгвэл AI-аар бүтээсэн хуурамч зургийн хохирогчд хэдийний 100 хол давтсан буюу ямар аюултай вэ? Одоо яг нэг талдаа бид нар бас хэрэг олж байна л да тийм ээ. Давуу тал болж ашиглавал. Гэтэл энийг чинь бас хөргөөр ашигладаг хүмүүс байна л да. Ягаад гэдгсэн чинь ялангуяа одоо насан туршаагүй өсвөр насныхаа хүүхдүүдийн Facebook-ийн зураг гүргийг бараг л оруулахгүйсэн дээр болчихлоо. Насан туршаагүй хүүхдүүдийн зургийг ашиглаад бэлгийн харилцаанд орж байгаа юм шиг AI-аар бүтээсэн 100 гаруй хуурамч зургийг 2024 онд илрүүлсэн гэж бол Японы үндэсний цагдаа агентлаг мэдээлж ирсэн. Тэгсэн энэ AI-аар болон дүрс бүтээх програмуудаар бүтээгдсэн deepfake гэх нь болчмонгүй дүрс зураг нь одгоо дэлхийд даяар нэлээд том асуудал дагуулад эхэлчлээ. Одоо 24 онд Японд л одоо сонсогдож ирсэн бол одоо ингээд дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод эхэллээ л дээ. Яасан ингээд гэсэн тодруулбал захим сүлжээнд өөрийн болон гэр бүл хүүхдийн зураг бичлэгийг нийлсэний дараа хин нэг этгээд тэр зургийг чинь татаад авчих юм байна. Тэгээд AI ашиглан насанд хүрэгчдэд зориулсан хуурамч зураг одоо бичлэг бүтээх эрсдлийг дагуулад эхэлж байгаа. Тэгээд таны хүүхдийн тэр зургийг нь одоо дүрсийн л нагаа хайчна гэсэн үг шүү дээ. За тэгээд улмаар гэмт итгээд хохирогчдоос их хэмжээний мөнгө нэгж эхэлсэн байна. Ямар нэгэн зохисгүй хүслийг нь биелүүлэхийг шаардаж эхэлсэн. Өнгөрсөн онд гэхэд Японы цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмтэргийн талаар 100 гаруй мэдээлэл ирсэн зөвлөгөө тусламж авах хүсэлтүүд араас ирсэн байна л да. Энэ deepfake тохиолдлоос дор хаяж 17 хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн. За 15 нь анги хамт олон танил нь хохирогчдын захим сүлжээнд нийтлэгдсэн зургийг ашиглаад бэлгийн харилцаанд орж байгаа мэт хуурамч дүрг бүтээсэн буюу ер нь ойроос нь нэг тийм өшөө авах зорилгоор сэргэлээд байгаа юм ба гэж харсан. Дургуй хүний гэдэг ч юм уу те ангиас нийлдэг найз нөхдөд тэр зургийг тараагаад нэг бол одоо дүрс бичлэг болгоод цацаад байгаа юм байна л да. За тэгээд яг энэ гэмт этгээдэд одоо өөрснөө хариуцлага тооцоход бэрх байгаа гинэ. Одоогийн байдлаар ангийнхаа охины бүрэн хувцастай зургийг нь ашиглаад хурамчаар нүсгэн зураг бүтээсэн бага ангийн эрэгтэй сурагч эргийг прокурорт шилжчихсэн гэж явж байгаа. Нэгүр бага ангийн өгч. Тухайн эрэгтэй сурагч олон нийтийн мэдээлэл хэрэгслэр ангийнхаа хид хідэн найзтай хуурамч зургийг нь тараасан. Тэгээд сурагч охины нэр талцсан. Энэ сүлдээ эцэстээ нөгөө амиа орлох асуудал үүсч магадгүй гэж бодоод байна. За дээрэс нь өөр нэг хэрэг байгаа. Сэжигтэй эрэхтэй дэлгүүрт явж байсан сурагч охины зургийг нь зүгээр дарцсан. Дарангуйтай AI-ийн тусламжтайгаар насан туршийн бичлэг бүтээсэн юм л да. Мэдээж хуурамч бичлэг гэсэн. За дээрээс нь нөгөө монтажны зураг гэдэг чинь төгсөлтийн зургийн цомог дээрх цээж зургийг нь ашиглаад ёс бус дүрс бичлэг хийсээр бас араасаа бүртгэгдээд ингэ явж байгаа юм байна. Ингээ үндэсний цагдаагийн газрын мэдээснээр эдгээр хэрэгүүд дөнгөж эхлэл байж магадгүй гэж юм ер нь бол имээгээд л байгаа юм байна л да. Одоо хохирогчдод бол дэмжлэг үзүүлж байгаа сэтгэл санааны болон тий маш их дэмжлэг үзүүлж байгаа. За нотлох баримтанд тулгуурлаад хэргийг шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байгаа юм билээ. Түншлэн тус байгууллага AI-аар бүтээсэн насан туршийн зураг бичлэгийг мэрэгжилтэн болон холбогдох төрийн албан хаагчтай хуваалцаад олон нийтийн ийм төрлийн хүчирхийллээс хэрхэн өөрсдөө хамгаалах одоо тий яаж хамгаалах хэрэгтэй юм бэ талаар судалж эхэлж байгаа буюу удалгүй одоо энээс яаж хамгаалах вэ гэдэг арга цаавар хэлэх үндэ. Тэгээ энэ бол нэлээд дээр үс эхэлсэн явдал шиг санагдаж байна. Хэдэн жилийн өмнөөс манай сонсогч надтай холбогдоод ийм нэг хүнтэй одоо сошиалаар танилцсан байна л да аппликейшнаар дамжуулаад гэх юм уу. Тэгсэн тэр хүн би чамд линк явуулъя. Жишээ ингээ ороод бүртгүүлээ хоёул энэгээр чатлая гэх. Тэгээд тэр линкэн дээр дарсан чинь дотор нь бүх зургийг хуулаад авсан байна. За хуулж авангуудаа яг ийм одоо эротик төрлийн те насан туршидтын ийм одоо бичлэг дээр нүүр царайг наачингуудаа ингээ сүрдүүлсэн байна л да. Чи ингээ мөнгө төлсөн. Тэгээд цагдаагийн байгууллага хандсан чинь нөгөөдгөөс нь болохоор дата бити тоохгүй л ахт болно. Угаасаа өөр одоо авах хэмжээ байхгүй гэж хэлжсэн. Яг тэр үнэн шүү дээ тий. Яг гэвэл бид нар угаасаа юу гэдэг тийм том хүний одоо бичлэг тэр хүн ч одоо ороогүй байгаа штэ. Гэтэл тэрийг нь эвлүүлсэн учраас хэрвээ тэр хүнд ингээ мөнгө өгч юм бол наач өөгшүүлээд те. Чиний зургуудаа илүү их те. Цацаа тийшээ оруулаад илүү чин чамд сэтгэл санааны хувьд одоо хүнд байдалд ороход нөлөөлнө гэдэгж ярьж исэн гэдэг. Тэр бас аюу үнэн санагдсан шүү. Тийм тэгэхээр энэ зураг бичлэг гэдэг юм уу нэг хүртгсэн харлуулсан мэдээллийг нэлээд сайн нухацтай ажиглаж байхгүй бол хуурамч мэдээлэл гэдэг юм ч өөр аюултай. Эргээс үлдэн хүний амь нас яригдж тийм ээ даахгүй юм асуудлууд гарч байна. Тэгээд одоо Солонгост бол амь орлолт бол дээгүүрээд идэх. Манайд ч ихсэн талт хэлбэрээр амь орлолт маш өндөр яваад байна шүү дээ. Эрэгтэйчүүд амь орлолт бас өндөр байсан. Өндөр байгаа тийм сэтгэл санаагаар одоо ер нь бол хүнийг гутаанд оромжлох буюу амар болчих те. Хаашаа чамаагүй нэг зургийг нэгээл ингэсэн гээл үнэн удлаа мэддэхгүй мэдээлэл ингээл тавихад тэгээд сэвхийн тэрхтээ маш их сэвхийн тэгээд тэр хүний талаар аач мэдэхгүй жиж яг тэр бол хамгийн аюултай.
байх. Энд одоо элдв бусын линкэн дээр Дарж яа тийм дарах байгаагүй. Дээрээс нь өөрийн сошиал хаяг хамгаалахын тулд байнга нууц кодоо солих. Тэгээд энэ фэйсбүүк ч өөрөө хоёр давхар хамгаалалт гэж байдаг шүү дээ. Та ингээд кодоо хийлээ гэхэд чи өөр хүн нэвтрэх юм бол шууд миний ингээд мэйл дээр хин нэг нэвтрлээ гэдэг. Одоо локейшноор нь сайжчулна. Яг тэнд Улаанбаатарын тэндээс нэвтрээд байна уу, дараа хангаас нэвтрээд байна ч гэдэг юм уу те. Тэнгүүд тэрийг шууд ингээд өөрөө бас удирдаад гарах боломжтой ч гэдэг юм уу. Бас хамгаалалт талаас өөрийгөө сайн анхаарах. Сайн хамгаалах хэрэгтэй. Мэйлээ утасны дугаартайгаа холбохоос ахуулаад тий. Утасны дугаар бол танд ганц л байгаа шүү дээ. Гэх мэтчлэн. Энд бас нэг сэтгэлдсэн байна. Чанцаа дандаа солонгос мэдээлэл орчуулах маа гэ. Би энэ радиод анх солонгос хэлний орчуулагчаар солонгос мэдээ орчуулаач гэж ажилд орж исэн. Тэгэхээр би солонгос мэдээлэл орчуулдаг хүн байхгүй юу? Тэгэхээр тийм л мэдээ хүргэнэ гэсэн. Тэгэхээр нэвтрүүлгийн жанраа харж агаад хэрвээ олон улсын мэдээлэл сонсомоор байвал та өглөөний нэвтрүүлгүүдийг сонгох боломжтой гэдэг. Тэгэхээр нэг бол дөрвөн зүгийн шууганыг болно. Олон улсын мэдээлэл хүргэдэг. Энд ч одоо цаг нь өөрөө юм. Тэгэхээр ярих хэрэгтэй юм яриа суулгасан. Тийм. Би ч одоо яг тэгж анханаас ажилд ороод цалин авч байгаа шүү. За хамтралчид танилцуулъя. Цэвэр тунгалаг цэнгийг амт кофеноос. За кофено фин цэвэр усны дэлхийн борлуулалтуудыг чанар стандартад хэрэглэх савсан усны нэг тэгээд 40 гаруй орны сая сая хэрэглэгчдийн сонголт болсон брэнд байгаа. За энэ ус нь хүний бие эрсийн зохистой харьцааг хангасан кали, натрий, магний зэрэг эрдэс бодисуудыг агуулдаг. Кали, бикарбонат өндөр байдаг нь хүний биеийн хүчин шүүлтийг тэнцвэржүүлэхэд тусалдаг байна. За кофено ус олон улсын стандартыг ханган үйлдвэрлэлийн эхний шатнаас эхлээд хэрэглэгчийн гарт очих хүртэл бүхий л дамжлагад Америк нэгдсэн улсын FDA гэдэг энэ хүнс эмийн хяналтын газар гэж байдаг юм байна. Нэгээр баталгаажсан PepsiCo гэдэг компаниас тавьдаг шалгуур үзүүлэлтүүд болон Монгол улсын савлсан усны стандарт хүнсний эрүүл ахуйн шаардлагын дагуу үйлдвэрлэгддэг юм байна. За тэгээ орчин үеийн хэрэглэгчдэд одоо нөгөө бид нар ч юм да байгальд илүү ээлтэй бүтээгдэхүүнийг сонгохыг илүүд үздэг болсон шүү дээ. Тэгэхээр кофено ус нь хөнгөн, тунгалаг, дахин боловсруулахад хялбар савлгаатай байдаг учраас тэгээ илүү үн цэнийг бас танд өгөх байхаа. За энэ усыг чинь Pepsi, 7up, Miranda, Mountain Dew зэрэг хийж усан ундаа Lipton, Ice Tea цай болон Sting энерги ундаг PepsiCo компани стандартын дагуу үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг G&G Beverages компани албаас нэрхтэйгээр дотооддоо үйлдвэрлэн зах зээл дээр нийлүүлдэг юм байна шүү. Одоо дэлхийн 40 гаруй орнд борлуулагддаг юм байна. Дэлхий дээрээс нь дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч гэж байгаа тийм. Их орондоо албан ёсны онцгой эрхтэйгээр одоо үйлдвэрлэж ингэж эхэлж байгаа л гэсэн үг. 31 жилийн түүхтэй Америкийн нэгдсэн улсын анхны савлсан усны нэг гэж шүү. Тэгэхээр одоо ойлгомжтой тийм ээ. За хаанаас авах юм бэ гэхээр та CUGS 25, E-Mart номин, E-Mart сансар, E-Mall, оргил гэх мэтчлэн бүх дэлгүүрээс худалдаа авах боломжтой байна. Холодгоодсны дугаар 75 75 4 тэг 75 75 4 тэг гэж хийгээ залгаад мэдээлэл авч болох нэ. Сошиал хаяг нь Aquabina Mongolia гэдэг харахаараад ирэх нэ. Баярлалаа хамтраажсан цэвэр тунгалаг цэнгийг амт Aquabina байла. Баярлалаа. За дараагийн мэдээлэл нь мөсөн талбай хатахан гэж хэлэгддэг Ким Ёна нөхөртөөгөө суусан тухайс танилцуулъя. За тамирчин Ким Ёна 2018 онд мөсний шоунд оролцож байсан. Тэгээд тэр үед нь анх энэ нөхрийнх нь хамтлаг болох Forestella гэж хамтлаг байт юм байна. Энэ хамтлаг зочин дуучнаар оролцоод айдуугаа өргөсөн. Тэгээ энэ үед тэд анх танилцсан байна. Тэгээ нөхөр Ко өөрийнх нь хувьд ийм мундаг тамирчинтай дахиж уулзна гэж юус төсөөлөөгүй гинэ. Зүгээр нэг одоо ийм мундаг хүнтэй уулзж байгаа боломжтой олдж байгаад л баярлалаа. Тэрнээс шинэ хүнтэй үерхий, сууя гэсэн тийм бүр ямар ч төсөөл байгаагүй. За ингээд дуучин залуу ээлжийг хүлээгээд төлөөллийн өрөөнд сууж хаа тамирчин бүсгүй орж ирсэн. Тэгээд хамтлагийн нөгөө дуулсан нэг дууны нэрийг хэлээд энэ дунд ч байгуу дуртай шүү. Тэгээ та бүхний оролцсон нэвтрүүлгийг бас шимтэн үздэг шүү гэж хэлсэн юм байна. Тэгээд ингээд хамтлагийнхан гарын үсгтээ CD-г тамирчин бүсгүүд би одоо бэлгэлсэн. Тэгээд энэ үед яг бас ямар гоё те тамирчин бэ л гэж харж байсан. Тэгээд солонгосчуудын хамгийн хайртай ард түмний охин шүү дээ. Юу ч бас нэг юу хайр дурлал бодоогүй. За тэгсэн дараа нь хамтлагийн ахлагч гээд Мингю гэдэг залуу байдаг юм байна. Тамирчин бүсгүй дараа нь одоо мөсний шоунд ирж оролцсонд баярлаа гэд мессеж бичсэн гинэ. Тэгээ холбогдсон. Тэгээд энэ нөхөртөөгөө эхлээд хоолнд ороогүй мэн. За хамтлагийн ахлагч Мингю гэдэг залуутай эхлээд хоолнд орсон гинэ. Ойлгохнаа. Ямар сайн эхлээд Мингюгийн сонирхоод ийшиг. Тэг ямар тач хоёул хоолнд орж байхдаа яг тэр хоолнд орсон өдөр нь энэ ирээдүйн нөхрийнх нь төрсөн өдөр нь байж таарсан юм байна. Тэгэл яг хэлсэн гэлдэ тамирчин бүсгүүд өнөөдөр манай хамтлагийн гишүүн өрөөний төрсөн өдөр штэ гэхээр тамирчин бүсгүүд дараа нь өөрөө эхлээд төрсөн өдрийн минь түрийгээд холбогдсон. За ингээд энэ явдлаас хойш хоорондоо чааталж нэлээд дотносон. Тэгээ дараа нь хамтлагийн ахлагчтай эхлээд гурлаа уулздаг байсан юм байна. Нэг шаврын алт тий. Мингютэй гурлаа уулзж байгаа. Нэг шаврын алт гэдэг. Тий. Тэгээд яваанда нөгөөдхөө G гээд. Тэгээ хоёулах нь уулзахулсан гэж байгаа. За ингээд тэд 4 жил нууцаар үрсний эцэст гэр бүл болсон байдаг. Гэхдээ үргэж байхдаа нэг айхтар нуугаад бол байдаггүй байсан. Тийм шууд ингээд олонний өмнө ил явдаг байсан ч гэсэндээ энэ дуучин залуу Ким Ёна тамирчныг бол
бас алдар нэр хүндэн тухайн үед арай бага байсан учраас хүмүүс бас нэг таньж мэдээгүй юм шиг л. Аа. Тийм. Тэгээд дигтэй айхтар сүртэй мэдээлэл гараагүй гэхүү дээ. Мгм. За тэгээ нэг энэтэй зүйл нь солонгос алдартнууд үргэж байгаа шар мэдээ гарах юм бол хэвчлэн зүгээр за энэ хоёр үргэж байгаа нь үнэ гэс нэг ийм товч тодорхойл мэдээлэл одоо мэдээлэл хийдэг. Тэгсэн дуучин залуугийн Entertainment-аас нь бол шал өөр мэдээлэл хийсэн. Ким Ёна тамирчин ч одоо ард түмний хайртай тамирчин ш. Тийм учраас бүгд л ямар хүнтэй сууж байгаа юм бол те хин юм болоо гэл яг нэг хүргэнээ харж байгаа харцаа гарсан. Тийм учраас бусад алдартнуудаас шал өөр буюу маш урт мэдээлэл хийсэн. Дараа тэгээд одоо манай энэ чинь тэндээс шагнал аваад ийм юм хийж исэн ийм эцэг ихтэй ачлалтай ийм залуу шүү дээ гэд. За магтахгүй болохгүй ч тий. Магтахгүй бол тэгэл хүмүүс чинь заана гачхан өсрөн юмтай суучлаа гэж бөө юм болно шүү дээ тий. Тэгээ юу ч гэсэн одоо мэдээлэл хэлсэн мэхээр Көөрөн болон Сүүтэсгүй Ким Ёнанаар өнгөрч 2018 онд бүсний шоунд танилцсан. Ингээ заах танилцсан энэ хугацааг нэлж байгаа. За ингээ тэгэд 3 жил үргэсний эцэст гэрлэхэр болсон гэд. Сая 4 гэсэн мэлээ. Нөхөр нь 4 гэж хэлсэн. Тэгээ мэдээлэлээр 3 гэд бичсэн байсан мэлээ. Ямар ч тач 3-4 жил юм шиг байна. За тэгээ нөхөр Көөрөн Сөвлийн сургуулийн дуулаач ангийг дүүрсэн гэд. Одоо солонгос чинь хамгийн мундаг сургууль Сөвлийн их сургууль шүү дээ. Манай сойс юм байна тий. Одоо тэгэнгүүт Сөвлийн их сургуулийг төгссөн гэдгийг заавал мэдээлэлтэй багтааж уурсан. Тэгэхгүй бол энэ хүргэн чи ийм мундаг сургууль төгссөн. За үүний дараа JTBC-гийн зохион байгуулсан Phantom Singer 2 гэдэг тэмцээний эцсийн шатны ялагч одоо. Ийм залуу. Сенсацтай. Бас юмн дээр ялцсан тий. Тэгээ баригэл сэтгэл татам хоолойтой манай хүн чинь хүчрхэг дуулалттай. Романтик мэдрэмжтэй юм зарах гэдэг тий. Тэгээ олон альбом тий тоглолт нэвтрүүлгээ дээр үзэгчд сонсогч нартайгаа уулзсаар ирсэн буюу энэ хүн чи альбом гаргацсан гоё хоолойтой романтик мэдрэмжтэй гэсэн байна. За тэгээ тэрээр гэрэлснийхээ дараа энэ Forestella хамтлагийн гишүүний одоо хуваар дуучнаар үргэлжлүүлэх идэвхтэй одоо үйл ажиллагаанд оролцох болно. Тогтвортой гэр бүлтэй болж илүү сайн одоо төлөв тогтоо болохыг хичээж байгаа гэсэн нэг тиймэрхүү. Тэгээ манай энэ өөрөмийг та бүхэн дэмжихийг хүсье. Баярлалаа гэсэн мэдээлэл хийсэн байл. Миний дүүний хичээгээ жоохон шийдвэл бас болох юм уу? Би таны хүнтэй суул бас тэг шүү дээ. Бас шийдэл хэм бичэн шүү дээ. Манай их чинь юу 3 удаа бичээрэй заяа. Илүүл гарна шүү. Ямар зөв. Сүүлдээ баг миний их чи хөлний хуран хүртэл гоё яа гэж би чи юм. Ястаа гоё юм шээ дийш гэж үгээд. Унтчихтаа хүртэл хөөрхөн. Шүлсэн нүртэл айдаах ингэж. Наркотонд орсон баг чаа амар дээ. Хамаг бурлаа гэнтэй. Ямар юм магтаал анх вэ? 4 хуудас болгоно шүү дээ яаж ч. Нэмээд ч болно. Яг нэг тийм л урт зүйл бичсэн гэсэн үг. Тийм байна. За 40-оос олжээ. Хэнд хүргээ нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч хамцаа Амин хариулагчаар өндрөхнөр ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ашигчаар Химэл оюун суурь Сэргэний хамаад Үе Монголиа мөн цэвэр тонголго цэнгийг амд Аква Финала. Урагшлуулан амар цаг нэвтрүүлэг болон сонсорой. Түр баяр та баярлаа. Баярлаа.